Ба да. 1 2 бам 1 2 бам тэ. Тэмээ тий. Та билнэ. Билээ. Big guy, big guy, big guy, big guy. SpongeBob, big guy, pants okay. SpongeBob, big guy, pants okay. Big guy, big guy, big guy, big guy. SpongeBob, big guy, pants okay. Ингээ болцсон. Болцоо. Болцсон биш үү чи? Оо болсоос. Хойлоо ингээд ер нь контент TikTok-ийн ертөнцийг бацах юм байна да гэж. Ер нь жинзийг хойлоо нэг хой салхи шиг хөмөрөх юм байна да. Тий би хөтлөгч биш. Би төлөвлөлч дөө. Замаар хөтлөлт төрсөн тань байлаа. За хойлоо энэ зургуудыг таах хэрэгтэй маа гэж. Харин тийм л. Нэглэж штэ маа. Шагналтай мó? Нэг алхам урагшилж байгаа юм шиг дараа. Бараг л байгаа. Арай их таасан нь манай entertainment хэсэг дээр давуу тал үсгэх юм. Яан гал. Төөрөгдөл би яаж яанаас. Энэ одоо мэдгүй нэг аппликейшн нээлээ юм шүү лого. Үгүй шүү. Шодлоо аппликейшн лого. Мөн үү те? Тэгвэл би мэдсэн. Тэгвэл энэ манай найзуудыг их чи ингээд хар тамхи шиг авч явсан юм муу юм бохгүй юу? Тийм. Энэ нөгөө нэг онлайн тоглоомны юу юм? Би тань төхөлж хөө. За. Тоглоомтой юм шалбаагүй заяа. За. Тэгээд ер нь бол энэ Facebook-тэй адилхан амар олон хүн байгаа. Гэтэ тэр хүмүүс зураг тэгээ өөрийнхөө мэдээллийг л оруулдаг. Мэдгүй. За би тань хэлэхгүй. За. Тиндэр нөгөө нэг танилцдаг. Би яг танилцдаг гэж бодсон байхгүй юу? Хэлцдэг гэж. Харин би зөвхөн танилцдаг энэ ганц би хүмүүс нөгөө танилцаад байдаг аппликейшн мөн үү биш үү гэдэг. Яг тэгвэл логикоор нь ботхоор нөгөө та нар мэдээд байгаа байхгүй тий. Би чи үржээ хүнтэй суугаад 20 хэдэн жил болсон. Ашиглахгүй шүү дээ энийг угаасаа хэрэглэн байх. Би ч ашиглахгүй дээ. Таны шүү. Сайн Монголд ирээд явсан. Залуу байна. Монгол охин л гэдэг юм да. Одоо нэрийг харин мэдхгүй байна. I show speed. Speed гэж дууддаг байхгүй. Тэгээ яг YouTube channel нь I show speed. Та нөгөө тусгай салаа үзэж байгаа. Юу тусгай салаатай ямар холбоотой? Та ямар нэг юм таавар байна уу? Битгөө тоглол байна. Тэгэл юуг илэрхийлж байна вэ гэвэл энэ нэг тийм арми шинжтэй одоо тулаантай тоглоомны юу юм болов? Red flag гэд одоо амар юу болж байгаа? Амар ашиглаж байгаа. Slang үг гэхгүй юу? Ер нь бол одоо нөгөө чичтэй улаан туг юмаа гэдэгтэй адилхан. Тэрнтэй адилхан red flag ч одоо ингээд жоохон тэг хүмүүжлтэй биш үйлдэл гаргадаг хүмүүс red flag гэдэг юм уу? Яг тийм. Яг монголоор бас тайлбарладаг бас definition байхгүй байна юу? Тэгтээ энийг юун дээр ашиглах юм? Тэгэл одоо жишээ нь за би муу тоглолдог байх юм бол тоглоомд red flag эсвэл найз зөвхөн хуурдаг байх юм бол red flag тийм ийм муу юм хийдэг бол red flag гэдэг юм. Ашгүй ажлынхаа хэлэх хөвгтэй боллоо. Чист улаан туг юм аа. Улаан туг вэ яадаг гэдэг. Энд гэхдээ хаанаас гаралтай юм? Тэгэл ерөөсөө гадаад TikTok, TikTok гэлээ ингээд л явчихдаг юм. Ста улаан туг юм аа. За. Энэ нөгөө нэг юу биш үү? Мангасан ах л гэдэг юм да одоо. Нөгөө нэг амар эддэг контент хийдэг биш үү? Окей. Амар турцсан. Окей. Тэр тэгтээ төстэй царай. Төстэй царай даваад миний тэр бол биш. Гэтэ аюу алдартай. Ер нь бол ютубер. Ингэсэн байгааг бодоход яа гэм бол. Чамтай адилхан стример юм болов? Окей. Энэ их чи та нэг сүүлчийн нэр хэлчихэж. Та толгойч орж ирж мэж байгаа ютубер байна уу гадаа байхгүй. Mr Beast. Дэлхийн хамгийн одоо баг баян ютубер гэж хэлж байна. Тэгээд амар олон баг хамгийн subscribersтай хүн ч. Тэгээд амар хүмүүсийг ингэж YouTube channel контенттой оруулж ирээд амар сонирхолтой юм хэлүүлдэг. Одоо чинь Squid Game биш үү? Squid Game-ийг амьдрал дээр хийж мэйсэн байхгүй. Тэр аюу тийм сонирхолтой контент хийдэг. Өөрөө. Тэгэл контентоор ингээ гарч ирж танил болсон юм байна тий. Одоо аюу алдар дэлхийн баг бод. Чи бүгдийг мэдчихэж та нар хуйлдсан. Энэ уусаа YouTube-тэй холбоотой юмуд аюу хийж. Баахан саагц одоо бүр халуулах юм байл. Мэдхгүй мэн үү? Mortal бол биш. Энд гэхдээ нөгөө нэг юуны 10 ундаа гэж байлаа нэрстэй ундаа төсшилэн тэрний тагаарлалт болж байгаа шиг шүү дээ.
Тэ юу юм бэ гэж. Гэтэ юу тоглосон байна? Битгэхгүй энэ одоо өнгө мөнгөөр нь ялгаад тоглоод байгаа юм уу? Хэвээ битгэхгүй байна. Бөглөөдхөө. Тийм. Гэтэ бөглөөдх нь юм байдаг байхгүй юу? За. Одоо энэ бол айгүй орчин юм байна л да. Энэ бас магадгүй өөр тоглоом байж магадгүй. Бөглөө ингээд одоо пивний бөглөө, ундааны бөглөөг ингээд нүддэг байхгүй юу? Цементэн дээр. Алхаар тэгшлээд тэгээд тэрнийг ингээд хан руу ингээд шидэд 2 хүн 3 хүн тоглож болно. Хэд л бол хэд. Тэгээ ингээд хан руу ингээд шидэхэр чинь ингэж наалдаад ингээд унаа штэ. Тэнгүүд нь дараагийн хүн тэрнтэй ойрхон шидхийг зорих хэрэгтэй байхгүй юу? Ингээд хан руугаа шидэд ойртуулна штэ. Тэгээд ийм төө юм уу сөөн байвал хождог байхгүй. Сөөн байвал бүр илүү хождог. Төө байх юм бол хождог. Тэгээ ингээ өөртөө цуглуулад идэх. Тэгэл олон бүлэгтэй нь хождог. Саагүй юм биш те. Тий. Би бол яг нэг картын үеэр л тоглодог байсан хөлт болохоор. Тийм бай. За тэрнийг бүглөө гэдэг за. Бүглээд. Бүглөө. Одоо найзуудаа Шажгана явж идэг гэсэн байхгүй ингээ крамонд нь. штэ гэж. Энэ хий хоёр. Би чинь кино мэнэ үздэггүй юм шүү. Намайг юу ч мэдгүй байх чи гайхаагүй штэ те. Би бас чавшиг хүлээж авна. Энэ юу штэ мэдв. Чист улаан туг юм аа гэдэг хэсэг. Улаан туг юм аа, red flag юм аа. Энэ кино. Жүжигч. Тийм энэ хоёр хүнийг бол лаг мэднэ. Тийм лаг мэднэ зүгээр нэрийг мэдэхгүй байна. Тийм энэ халтар царайт гэдэг. Тийм штэ. Венесуэлэ тэрний хоёр гол дүр нь. Би ч бас энэ зургийн моргийг найзтай үзүүлчих битгэхгүй байгаа мó өдр гэж өгдөг байсан. Одоо өөрөө сангахгүй болчихсон. Мигэл ингээд Стрелита хоёр. За энэ юу вэ? Оо чааса юу юм бла мэдэхгүй шүү. За чи ядаж нэг үг юу юм шиг байна юм дуу тоглоулагч юм шиг байна шүү. Дуу тоглоулагчаа? Тий, дуу муу сонсдог байсан юм байна. Тэгээ тэрнтэй төсөл авчин хажууд нь оролт моролт ардаг ч юм. Би хэлэхүү. За. Үгүй. Пэйж шүү. Тэгээ хоорондоо бичдэг үсэн мэт юм чинь. Тий, энэгээр чинь нөгөө нэг ингээд одоо зөвхөн хитгэн үгийг тоогоор илэрхийлдэг. Тэр учраас залгараа гэх юм бол ингээд бид нар чи хоорондоо контакт хийх ямар ч юм байхгүй шүү дээ. Тэгээ пэйжрээрээ ингээд энэ маш богино хугацаанд Монголд байсан. Тийм үү. Шууд юу гараад ирсэн баг. Өөрөнд телефон гараад ирсэн. За энэ юу юм бэ? Тест ч тоглоод байгаа юм. Тест биш шүү дээ. Юу вэ? Тэгтээ хөлөнд нь ойцсан байд. Би бол энэ генерашны хүндээ угна. Тэгээд мэдэхгүй л тоглоо юм байна да. Энэс чи баг энэ үед байгаагүй хаа. Байгаагүй юм. Энэ би хэлчих юм байна. Энэ ингээд юу вэ за? Ямар ч энэ хоёр уяаг бол ингэж давж мөгж үсэртэл тоглоо юм байна. Бүр уяа гэж байгаа юм уу те? Биш юм уу? Уяа биш. Ирзэн юм уу? Яг үнэ. Тийм ирзэн юм байна л да. Тэндээ юу хийгээд байгаа эднэр гэж. Яа ч өсрөөл тоглож байгаа шиг үү? Энэ эрзэнт нь гэдэг байхгүй юу? Эрзэнт нэ. Тий. Тэгээд одоо энэ хоёр хүүхдээ чи хөлөнд ингээ хөвлцэн те. Эн чинь ингээд юм дээшээ явдаг байхгүй юу? Ахдаг байхгүй юу? Одоо энэ дээр ингээд 5 6 үлдэлтэй. За. Эн чинь ингэж хавчиж яах энэ хоёр дээр нь үсрээд ингээ гიშгэн. Энэ голын охин. Хавчаад Одоо энэ эрзэн дээр хоёр хөлөөр ингэж гიშгдэг байхгүй юу? Үсрээд. Тэгэхээр чин нэг хөл нь ингээд гიშггүй болоод алдаад дараагийн хүн тоглодог байхгүй юу? Тэгээ эний чинь бүр ингэж хумаад ингэж үсрээд буцааж ингэж энийгээ ингэж хумж аваад амар тоглолоо. Тэгээд одоо энэ хоёр зогсож байгаа нэг баг. Тэр цааш сууж байгаа энэ хоёр нэг баг байхгүй юу? Тэгээд тоглоод тэгээ эн чинь ингээ алдахгүй болвол дээшээгээ ингээ ахиулна. Эн чинь эсгэлдэг байхгүй юу? Тэгээ ингээд өвдгөн дээр ирээд дуусах юм уу ер нь? Тэгээ ахиад. Тэгээд ингээ явна. Бүр бирүү ах юм тий. Ингээ 20 сантаар яваад идэг байхгүй юу? Тэгээ одоо чи ийм өндөр юм дээр ингэж үсэрч ингэж яадаг хүүхдүүд байсан. Ингээд хоёр хөлөөрөө тааж аваад. Гэхдээ тэр үед сонирхолтой тоглоо байсан баг. Амар сонирхолтой. Амар өрсөлдөөнтэй л байсан баг. Би тоглож чадахгүй. Тийм. Би нэг гадаад тоглолт үзсэн байхгүй авч. Тэгэнгүүт би ингээ зүгээр хажуугаар нь явж байгаа шүү дээ. Би тоглож иж бодохгүй хажуугаар нь явчихсан. Наа тоглож чаддаг мэднэ. Ингээ харсаа хүн юм жахгүй эрзэн хүчтэй гэж эрзэнэ байж түү гэж нөлмөл тэгэл тоглолт. За. Тэгэхгүй мэнэ гэж. Төр нийгмийн зүтгэлтэн Монголын эмэгтэйчүүдийн албаны дарга удвал гэдэг. Одоо анхны махны яг үгүй. Тий, одоо Монголын ер нь анхны сэхэтнүүдийн нэг. Одоо энэ алдарт ихийн одон биш үү? Тий. Тэрийг чинь санагчлсан. За цаашаа. За ингээд юм болсон. За. Тэгтээ баг адилхан. Би бол сүрчлээ шүү дээ. Юу ч таасан. Юу ч таасан. Тэр хоёулаа таасангүй. Ингээд тайлбарлаад хоёулаа даваа талахгүй. Тэгэхээр бидний багийн зүгээс өгсөн entertainment-ийг бол үзэх нэ. Гэтэ үнэхээр
энэ генерашн гэхээс илүү цаг үеийн ялгаа байгаа. Тийм шүү дээ. Жишээ нь одоо энэ интернет байхаас бол ингээл гадаад тоглох саний эрдэнэтэй тоглох юм байж байгаа шүү дээ. Мэдээж одоо бөглөөгөө кармалцсан явж байгаа Тийм шүү дээ. Их чинь байна ах уу гэж. Та нэг ундаан давал авчих гэж. Тэр олон бөглөөтэй тэр чин цэргийн ногоон гэдэг юм ногоон бөглөө гэдэг байсан юм а бас. Тийм би тэр нөгөө нэрс мэрстэй шилэн ундаануудын тагны юм төмөр байгаа гэдэг. Би тэрийг л хичээд байсан. Намайг баг хотол тэднээс л байсан. Тэр нөгөө нэг подолд зарж идэг би нэг. Тийм тэр чин ахгүй юу? Тий. Тэр нэг мохлогтай зарим нэг мохлог байдаг. Тэгэл тэндээс нь заримдаа ундаач гарч байгаа шиг. Стрим асаалттай байх үеийн жигүү, унтраалтай байх үеийн жигүү юугаар ялгаатай вэ? Их гоё асуулт байна. Тий. Тэгж яхад бодож ирсэн гэж байна шүү дээ. Ер нь бол ялгаатай вэ гэсэн тий. Камерны өмнөх ундрмаа, камер бүү үеийн ундрмаа юугаар ялгаатай вэ? Хоёр хоорондоо энэ талаараа ярих юм шүү. Тэгш би л ярих уу та их ярих уу? Чи их ярих. Би л танд эмгтээчдийн барийн мэндийг хүргэж Оо, баярлалаа. Мартчихсан шүү. Бүгдэнд нь эмгтээчдийн барийн мэнд хүргье. Чи юугаас мэдчилж байна. За ер нь би угаасаа яг нөгөө нэг энэ ингээд характертай одоо энэ ингэж дүртэй те стрим хийдэг энэ юу гэдэг дүрийг өөрөө бүр амар олон жилийн өмнөөс бүр жоохон хүүхэд байхасаа бүтээгээд эхэлсэн байсан байхгүй те. Жоохноосоо ингээ камерын өмнө гарахыг амар хүсдэг. Яг үзэж шаарддаг юмнасаа болдог байсан баг л та. Тэгээ PewDiePie гээл амар лаглаг хүмүүс үздэг. Тэгээд бүр ингээ багаасаа сэтгэл зүгээ бэлтцсэн, багаасаа хэлэх юмнуудаа бодцсон, багаасаа хийх юмнуудаа бодцсон байдаг байсан. Тэгээд энийг хэрэгжүүлж байгаа бол яг нэг 2 жилийн өмнө хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд яг энэ ингээд стрим хийгээд эхлэхээрээ юу гэдэг хүн бол бүр юм шал өөр хүн бүр ингээд бүгдэнтэй нээлттэй харьцдаг, бүгдэнтэй ингэж задгаа харьцдаг, хамаагүй хараал урал хилчдэг, тэгээ яг эрх чөлөөтэй амьдардаг. А стрим дуусаад ирэхээрээ яг буцаад хамгийн байж болох одоо юу гэх юм хамгийн сэтгэл хөдлөлгүй, хамгийн одоо уйтгартай хүн болж хувирдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол би яг энэ хоёрыг баланслах амар дуртай. Яг ингээд таг дуугүй байдаг. Тэгээд нөгөөт нь болохоор таг ингээм экстраверт болдог. Яг энэ хоёроо би баланслаад байцдаг. Тэгээ ер нь бол яг амьдрал дээр бол би бүр ингээд таг дуугүй олон хүмүүсийн дунд юм ярьж чаддгүй, хүмүүс рүү ихслэ харж чаддгүй тийм юм байдаг бол стрим асахад бол бүр яг эсрэгээрээ яг ингээд өсөлтөд гартаад тийм юм болдог. Тийм биш үү? Гоё баланслж шүү дээ. Тийм яг баланслаад нэг хүслээ хангаад байгаа шүү дээ. Тэгээ одоо би энэ дээр болохоор яг юм одоо хүсэл мөрөөдөлгсөн амар том шиг байсан байдаг. Яг нөгөө хүссэн юм хий гэдэг тийм өөртөө мотивац өгөх зорилгоор ингэж хийсэн амар том шиг. Миний хувьд болохоор яг камер хоёр янзлалтаа өмнө нь бол энэ янз бүрийн аппликейшнууд гараагүй байхад би бол Canon-д л тоглодог байсан тийм шүү дээ. Тэн дээр мэдээж ингээд хүн ямар дүр ямар үйлдэл хийх хэрэгтэй гэдэг чинь тэргээрээ л явчих шүү дээ. А сүүлийн үед би баг адилхандаа бас л тэгэл өөрөөрөө л өөрөөрөө тийм. Тэгээд харин ч би камер унтсны дараа би илүү юм хөдөлгөөнтэй юм их чөлөөтэй болчихдаг гэж. Бүр ингээд би ингээ задгаа инээж минийг альбар. Одоо ингээд инээхтэй хүртэл би айгу дараахан инээж яхад намайг хүмүүс ямар амар инээд юм бэ тэгээд би тэгээд ёо намайг хэвээр мэдгүй байна да чи. Найзтайг харахад бол бүр баларх юм байна. Тэгэхээр бол ер нь байгаагаараа. Тэгээ рил мэрил хийгээл одоо бүтээгдэхүүн сурталчилна эсвэл зүгээр өнөөдөр байгаагаа харуулна. Тэр болгон бол бараг л би дээ. Яг өөрөө гэж байна. Ингээл өөрөө хийж байгаа болохоор тийм. Өөрөө хийж байгаа болохоор өөрөө. Тийм ээ. Хоёулынхын тэгвэл ялгаа нь бол яг нөгөө мэрэгжлийн онцлогоос болж байгаа юм л та. Та ингээд жоохон баригдмал байдаг бол ажил дээрээ тэгээд тэрнээсээ ажиллаа болцохороо яг эрхчлөөтэй тэгвэл миний яг өөрөө хүсч хийж байгаа яг өөрийнх нь тэр бүтээсэн дүүр нь болохоор илүү эрхчлөөтэй байгаа гэдэг. А тэрийгэ болохоор юм дарах хүмүүс. Одоо нэг юу гэдэг. Камер унтрахад би шууд ингээд бүхтэд ядраанаас тийм. Ядраа. Тэгэхээр аюу гоё сууд ингээл ингээл юм мэрэл цаад ер нь эмгтэй хүн гоё цэвэрхэн суул зүгээр гэл ингээл сууж дээ. Нэг мэдхтэй яриад дарсан гэсэн сууж. Дахиад бодоол гэж сууж ахаа гэсэн. Ер нь энэ бол миний яг өөрөө. За таптор ялгаа бол тийм л байгаа юм. Гоё юм тий. Энэ бол генерашны ялгаанд бол орохгүй цэвэр яг ажилтай холбоотой юм байна. Яг үнэ. Генерашны ялгаа энд бол ерөөсөө баг. Хэрвээ манайш сошиал алга болвол тоо юу хийх вэ? Шоо миний ажил дуусгана шүү дээ. Ажил л сүрэх нь шүү дээ. Тэр чигээрээ тасрах юм уу? Тэр чигээрээ сошиал гэдэг юм байна. А тэгвэл өөр шүү дээ. Тэгвэл аимс зарнаа. Жишээ шо бизнес руу орлоо. Чи аимс яг бодсон байсан юм уу гэж. Гэхдээ би сая л ороод ирлээ. Ер нь бол бизнес руу орлоо. Би бол юм дасан цогцохтой айгу хурдан болохоор ер нь шууд эхлэлийн хөрөнгөө босгоно гэж жоохон хар ажил хийж байгаа л юм бараа мараа ирээ ороод яг таргу маргу руу ороод. Ер нь л ажил юу хийн бизнес өөрийн гэсэн бизнестэй болно л гэсэн. Тийм шүү дээ. Тэгээ ер нь бизнес ингээл мөнгө олох гэж л хичээх баг та. Гэтэ чи стримрээ хийгээл ах уу? Эсвэл интернет байхгүй болсон шүү дээ. Ер нь байвал
Байвал хийгээл. Ер нь байвал хийн. Гэхдээ хажуугаар нь зөндөө юм хийх хүсэл байгаа. Байгаа юу? Тэгээ хийж байгаа тэгээ хамгийн гол нь одоо тэрийг. Тэгэхээр одоо ер нь бол яг сэтгэл зүйн хувьд бол би ер нь амар гоё тайван байдаг. Яг хүссэн юмнууд байдаг болохоор. Чи компьютерийн ард сууж байхдаа тэгвэл илүү кайфтай. Тэгээд тэрнийг хийгээд дараа нь гоё тайвшраад дараагийнхаа юмаа бодоол ингээл. Үгүй их чи бас тийм байдаг юм аа. Компьютерээр суухыг стресстэй байдаг санаа. Тийм үү? Яг Чи сая үнэхээр жаргалтай харагддаг шүү. харин тийм үнэхээр жаргалттай. Яг тэр нэг яг дуртай байж байгаа процесс нь айгүй жаргалтай. Тэгээд тэр чинь яг эхлэл дараа нь гэдэг нөгөө тэр процесстаас айгүй дургу. Тэр яг тэр хүртэл чинь бас ингээд жоохон тий одоо чинь жоохон логистик асуудлууд байна шүү дээ. За би зочинтой стрим хийлээ. За би тийм бэлдэх хэрэгтэй, тийм хүн олох хэрэгтэй. Менежментийн чиг нөө менежмент сайт бол алах гээд байна гэдэг шиг л тиймэрхүү юмуд айгүй нарийн бас өөрөө шийдэг болохоор надад би нэг хэсэг менежертэй ажилладаг байсан. Одоо тийм менежер гэдэг юм байхгүй болохоор яг өөрөө бүх юм яаж байгаа. Тэгэхээр яг тиймэрхүү юмудаа өөрөө ихтэй жоохон шатах гэдэг. Миний хувьд бол сошиалгүй болчих юм бол яг сүүлийн үед би идэвхтэй пост оруулах тий. Тэгэл байгаа газраа стори хийх энэ гэл юм байдаг. Гэхдээ нөгөө ажил эхлэнгүү таг болчихдог байхгүй. Ерөөсөө ингээд тийш оруулах зав олдохгүй тий. Ингээл оруулах гэсэн чинь ингээд янз бүрийн мессеж ирээд ингээд сэтгэл санаагаар унах гад идэх ч юм уу хүмүүсээс notification ирээл харахад л тэнийг авгаа гэж хүчсэн байвал чинь тэгэл бас тий. Тэр хүн дэндээс эмаранаас жижигэн нэг ингэчээ явна шүү дээ. Бас дундуур нэг ингэчээд надад жоохон ч гэсэн энэ хэрэггүй байдаг байхгүй ажил хийхдээ. Тий. Гоё ингээд чигээр тийм болохоор ер нь бол одоо сүүлийн үед би ингээд баг юм хийхгүй байгаа тий. Ажил хийхдээ л гэсэн үг тий. Тэгэхээр надад бол яг нэг айхтар ялгаа гарахгүй. Тийм шиг байна. Бодоод та сошиал медиа байхгүйсэн ч гэсэн та зургатаар гарч лах юм шиг. Киногоо хийгээл тий. Тэгэл телевизэдтэй хамтраал нэвтрүүлэг хийгээл явах байх. Гэхдээ сошиал гэдгийг бол битгий алгуулсаа гэж хүсэж байгаа. Сошиал чинь биднэрт их чим өгч байгаа, их чад жаргал өгч байгаа, ихч зовлон өгч байгаа. Тийм шүү дээ. Тэ? Тэгэхээр хүмүүс чинь бас сошиал хэрэглэхтэй гоё юм. Баланстай л. Болгоомжтой тэ гоё хэрэглүүл бас гоё л доо битгий алгуулсаа. Тэг боломжгүй л дээ тэгэл. Чи юу айлын хиддэг хөхтэй? Би айлын 5 дахь хөхт. Гэхдээ биш одоо юу манай ээж 5 хүүхэдтэй би айлын том. Доороо 4 дэх гэсэн. Том уу? Том. Оо. Доороо 4 дэх. Би яг нэг асуулт асууж байгаа. Дүүнрөө өөрөө өсгсөн үү? Чи өсгсөн үү? Доотлын 2 дүү л яг өссөн. Тэгээд тэр хоёр нь өөрөө том болоод доош ингээ өөртөө өсгөв. Ээж манай ээж стратеги болохоор яг 2 нь өсгдөг. Тэг нэгэндээ ам болгож өсгдөг. Оо бас. Тий, ам болгоод бүр ингээ салахгүй ингээ өсгдөг. Тэнгүүд нөгөө хэд ч гэсэн яг одоо анзаараад хахад би яг доотлын 2 дүүг бол яг ингэ юм хүмүүс байнга дуудаал байнга хамт ингэ юм хийдэг. Тэгээ яг доошоо гингүүт маа дүнэр хитрхий жоохон байна гэж би өөрөө жоохон голох гаддаг юм шиг. Түүнээс яг манай дүнэр бол манай дүнэр л та. Тэгэл. Юу айлын том гэдэг айлын томын хамт байдаггүй. Санаа зовоол. Тэгээ яг тиймэрхүү юм бол байгаа. Одоо чинь би хийж байгаа юм чинь бас шалтгаантай. Одоо тий мөнгө олох ч л угаасаа хийж байгаа шүү дээ. Тэнгүүд мөнгөтэй болохоор явах гэдэг юм дүүнэр хайтайхан байх гал тий. Жохон гэр бүл хайтайхан байлгая гэж бодвол хамгийн түрүүнд нөгөө нэг гэрээ засаж байгаа яг байдал нь тэр л байхгүй миний. Эхлээд өөрийгөөсөө тэгээ гэр бүлээ ингэ дүүнрээ ангиж явуулаад тэгээ цаашаа гадагшаа жохон ингэ хүн амт ингэж явна. Гэхээс эхлээд дотоод асуудлаа жохон шийдэж байгаа л. Тэгэж яах гэж боддог. Тэр нь л гэхдээ би амар дарамт гэж боддог юм. Яг нэг зориг болохоор хөдөлж байгаа нэг шалтгаан болохоор. Хайртай дүүнрийнхаа төлөө тий. Бас амар хайртай юм хөрөөс би амар хайргүй юм шиг одоо нэг анхааралтай байдаг юм хөрөөс үгүй. Тэгээ хайрлаад байгаа юм хөрөөс хайрлаад байгаа гэдэг нэг яг ах дүүн жоохон холдсон болохоор тэгээд харин би бол тэгээ дүүмэг харахаас загнаад алдсан шүү чинь яг хайртай юм хөр. Нөгөө ах нар угаасаа дүүдээ хайртай гэж хэлдэг байхгүй ах дүүдээ хайртай шүү гэж хэлдэг байхгүй шүү. Так шалгадал яг нөгөө лослтой адилхан яг тийм л юм болдог байхгүй. Тэгээ цаагаараа яг амар хайрлаад гэдэгтэй пүүз мүү завч өгч мөгөөд ингээд тэг асуудал гарвал хэлмэл гэх нэг тийм арын даадаг мөртлөө яг нач төрийн тулаад ирэхээр яг загнаа явуулцдаг тийм байна. Тэгтээ угаасаа ах нар тийм байл надаа юу нэ түүнээс ахын чамтай хайртай шүү гэл хүмүүсэл. Гэл. Бүү завч өгөхгүй те. Тэгээ бүү завч өгөхгүй худлаа явжсанаас баахан харааж зэмлжсэн араас нь ингээ хайраа илэрхийлээд байл тэр чи яг гоё. Тийм байна. Үүшт манайх ч наа хэрхлүүлсэн ш. Тэгээд тий. Эмхтэй дүүтэй бол угаасаа их баха. Тий. Магадгүй. Тийм шүү дээ. Тийм байна, тийм байна. Би ч маа доотлцгийг баахан банд руу хаж тэгэл. Чи манай ах бүр надад зодоон заагаад заяа. Би хамгаалах гэдэг. Тий. Тэгээд тэр эмхтэйлэг хүүхдээ чинь ийм гүнж байж байгаа шүү дээ. Чи айлга ганц охинтэй ингээд тэгээд цогц чинь буурлын эжинд очихоор нөгөө гэр хороолт идэг.
Bordel Age-д очихоор хашаа давуулж сургаж байгаа намайг заа юу. Тэгээ би давжгүй хашааг нь давчих нь. Таны нөгөө нэг амьд үлдэх юм сургаад байгаа юм шүү. Одоо харин би сая яг ярьж байхдаа л бодлоо. Би энэ хоёроосоо бодоогүй юм байна. Тэгээ ингээ Bordel Age-ийн гэрийн өнөө штэ илүү гарцанд өнийг ингээд нөгөө ингэж кунфу эргүүлүүлдэг заяа. За ингээд эргүүлээд тэрнийг бид чаддаг ус. Тэгээд надад ингээ Bordel Age-тэй ярьж байгаад миний хөлнөөс ингээд ийм ногоо ийм даавн дотор ингээд ингэж хэрж оёод илс ингээд дүүргээд битүүлээ ойцсон. Тэгээ тэрнийг надад ингэж өмсгөж жоод ингэж яаж байгаа намайг гүйлгдэг ус шүү дээ манайх. Одооцсон чи ямар зэрлэг юм бэ тий. Таныг ах чинь нэг тийм шифүү та нэг тийм кунфу бандаал байсан юм шүү. Тэгээд одоо чинь яг тэгээ би өндөр болоогүй юм биш шүү дээ. Ингэж айгаа. Тийм үү те. Таныг багаас нь хүчний юм илүүлсэн шүү дээ. Тэгээ манай ах бол наваг тэгжил нэг тийм айгүй л их юм зодоо л заадаг байсан юм. Хичээл мичээл бол заадаггүй байсан. Тийм ээ. Таныг ерөөсөө амьд үлдлийн дайны үед одоо амьд үлдэл гэж одоо баахал юм заасан. Энэ цөвүүн цаг шүү гэж яг тохоо үед. Дүүгээ бол би зоддог байсан. Алхуу та. Намайг саяхан нэг хүн яга ихс нартаа задуулж өссөн дүүнер чи их байна да гэд нэг хүн пост хийсэн байсан чинь намайг доор нь меншн хийсэн байсан. Охин дүү нэг байгаа. Нэг охин дүү байгаа. Тэгээ манай нилээн доош болохоор тэгээд эмэгтэй дүүтгээс яаж харцгаа бас мэддэг маа тэр нь бас. Тэгээд юу чинь хичээлийн сайн уу гэл тэгэл сайн гэх тэгээ болчих юм чи. Тэгээ тэр яриа цаашаа өрнөхгүй байгаа юм шиг чи би тэг гайхаад. Тэгэл алтан хүүтэй яг манай доотлын дүүтэй би ингээ юм яриа болоод идэх байхгүй. Жохон ингээд лавшуулаас ингээд жохон дотоод юу бодгийг ингээд ойлгоход ухаа болоод охин дүү чинь тэгэл хүү сайн уу сайн юу хийж хичээлээж юм за тэгээд дуусчих юм чи. Өөрийг яах ёстой гэж найз залуу малуу гэж асуухс насан болоог байгаа гэдэг. Тэгээ одоо онц сурч ийн үхээр одоо тэр үхэж л гэж штэ би одоо тэгэл за Гэтэл эрхлүүлнэ. Бас эрхлүүлэхгүй. Би чи ер нь тийм бас амар эрхлүүлдэг төрлийн бас ах бишээ. Ер нь жохон нөгөө нэг ухаарлыг хөлждөг хүмүүсүүд тийм ах нь байд. Одоо ингээд наад хичээл гэдэг чинь нэг тоглоом биш төсөөл мөсөөл сүртэй мэрнээс наатаа үе давдаг тоглоом болоо. Чи ингээд 10 шиг үе давах хэрэгтэй юм зү. Нэг амар эрхлүүлээд их шаардлага байх. Угаасаа ээж нь хангалттай эрхлүүлж байгаа гэж боддог. Баг түн хэдэн настай? Манай хамгийн багад 7 настай. Тэгвэл яг кунфу сурдаг дээр явж байгаа. Кунфу банда гэж явж байгаа. Ундрагч хэрвээ живүүгийн дүү байсан бол живүүгээс юу хүсэж байна? Би тэр юмнаас харилж байгаа. Тэгэхээр та байсан бол яг нөгөө нэг найзуудтай гайхуулах ба. Манай ахын стрим би яг тийж хэлчихсэн. Тийм үү. Одоо манай дүүгийн хүүхдүүд одоо чамтай ингээд сууж байгааг харах юм бол бөөн баяр болно. Би угаасаа ингээд өнөөдөр хоёлаа ялцна гэж бодоод ирж байхдаа би ингээд бодож байгаа шүү дээ. Тэгээд яа гангар хангалаа хоёрстой бөөн баяр болох байх та тий гэж бодож исэн. Тэгэхээр би хэрвээ дүүнэсэн бол би ахаар аягүй гайхуулна. Тэгчээд аягүй бол цуг тоглоом моглоо гэж ч магадгүй шүү би. Манай охин дүү чаваас нөө найзуудаа хийсэн мэл намайг тэгсэн чинь надтай хуусан зураг байдаг. Тэг найзууд нийтгэхгүй. Чи хотлоо яриад байгаа намайгаар явуулсан. Хойлын зураг даруулчихтаа гэсэн бид ингэ зураг даруулсан. Гой хөтөлцөд кино мөн үзэх их баха. Тийм үү. Би бол ингээл бичсэн шүү дээ. Дүү чин кино үзье гэдгүү? Үгүй. Ер нь манай дүүнэр надаас жоохон айдаг. Айгу хүндэлтэй. Тийм хүндэлдэг. Айгу хүндэлтэй. Босс юм байна. Ээж мэж өдөөс бол бүр ингээд арцалцсан ш тэр хүмүүс ч. Ээж амир ихлүүлээд байдаг болохоор нөгөө хүмүүс нь ингээд ээжтэй амир чөлөөтэй ирдэг. Над тэр болохоор ингээд дугаалчдаг. Тэгэл амина галтгоон цэвэрлэл гээл тэнгүү тэр галтгоноос л гарах юм цэвэрлээ байж. Наадах чинь бас яг манай өмнөх оролцогч учралтаас тэгсэн. Тийм үү. Дүүнрээ би хой гэтэл модул нам гэдэг. Би ч одоо бодгоор хамаатныхаа амир тийм ингээ хамт байгаа хүсдэг авсан ах махыг манайх тийм үг хэлэх юм бол би ингээ дугуй хийдэг гэсэн. Амир хүндэлдэг болохоор тэгэхээр угаасаа яг хүндэлтэй амир бол. Одоо хүртэл тэгэл ингээ хэдий ингээ статус жоохон өөр ч гэсэн тэгэл амир хүндэлдэг. Би ч гэсэн. Угаасаа тэгтээ тийм хүндлэх гоё. Хүндлэгч гоё, хүндлүүлэгч гоё гэдэг юм. Живүү аль ирэх том уу? Ирэх биш том. Тэгээ ер нь айгүй хүмүүжл эмээ өдрөөс. Тэгээ манай өвөө болохоор орой болгон гарч тог бичүүлдэг гэсэн. Тогны бойлт бичүүлдэг. Тэгээ сарын сүүлээр тэрийг өөрөө бодож хариуг нь гаргадаг. Сарын тооцоо энэ тооцоотой зүрх хэсгүү. Тэгээ яг тэнэс зүрх юм шүү хэрэлдээд хэлдэг сөөгдөг. Яах л наа чи юм баа гэж ингээд. Би өөрөө надад ч орой болгон гэж бүртгэдэг. Тийм хөхтөс би. Тэгээд зураг авах одоо ингээд камертай болол тэгэл тэр камер дээр зураг мураг авах. Ямар зураг авах хэрэгтэй тайлгнах хэрэгтэй. Ийм зураг авсан. Яагаад ийм зураг авч байгаа гэхээр би ингэж бодсон болохоор ингэж зураг авсан. Тэгээ усанд орохдоо хүртэл ингэж
хязгаартай ордог. Амар тэгж байгаа социалист юм шиг тийм. Тэгээд одоо жишээ нь 2 литр усаар тэгэх ёстой чи тэр усаар тэгэх ёстой. Аяг угаахтаа тэгж хийгээд ингээд бүх юм нь юм системтэй байдаг. Тийм аль тус ер нь. Хариуцлагатай. Тэгээд шаардлагатай. Тий. Айгүй амар шаардлага хүлээж авдаг. Тэгэд тэр нь бол амар зөв хүмүүжил юм шиг санагдаад байна. Надаа ер нь одоо ингээ гаднаас харахад би чи ингээд нэг тоглоом тоглодог. Тэгээд одоо ах мах нарын хувьд бол нэг тэнэг бацаан байгаа шүү дээ. Тэгэл тэмүүт яг ингээ ажлын талбар малбар дээр гарахаар бас ер нь ах нартай алцаал эвгүй гарна шүү дээ. Тэгэл дүү өстой эвгүй маа гэлдэг. Өвөө нь ямар мэрэгчлээ хүмүүс вэ? Манай өвөө би компани мэрсэн шүү дээ. Компанид ажилладаг гэсэн юм уу? Тийм, бүр компанид ажилладаг. Тэр санхүүгийн тооцоог нь боддог юм байсан. Тэгээ манай эмээ болохоор эмч байсан. Цэргийн эмч байсан. Манай нөгөө аавын талын эмээ болохоор дэлгүүрийн бодлогч хийдэг байсан. Аавын талын өвөө болохоор одоо нөгөө бурхны бүжиг гэдэг шүү дээ. Цам гэж байдаг шүү дээ. Цамын бүжигч юм байсан. Тэгээ юу хөгжим дуутай холбоотой байсан. Тэгээд тийм болохоор бас бид нөгөө 15 жилээс бүжиглсэн. Тэгэл ер нь амар талаар ингэж өөрийгөө хөгжүүлэх айгуу дуртай. Харин тийч чинь бүжигчин байж байгаа л. Тий, айгуу олон юм хийгээл юм. Тий. Яг юу шиг юм фильтрээр өссөн үү? Таны өссөн гэж байна. Яг хоо би тэр жишээ хэлэх аюу дуртай. Нөгөө гар утас авахгүй шүү дээ тий. Тэгээ гэрт утасаага аав жирийн ажил дээр утасаага. Тэгээ манай сургууль аюу ойрхон. Тэгээд ингээд цаг байдаг шүү дээ ширээний цаг. Тэрний шилийн аваад ингээд урт богино зүүн дээр нь урт зүүн дээр нь миний нэрийг хүчээд богино зүүн дээр нь маадуугийн нэрийг хүчээд ингээд тавьчихдаг гэсэн байхгүй. Тэгээд нэгийн тоон дээр нь хичээл, хоёрын тоон дээр номын сан гэдэг ингээд битэрий явдаг бүхүү эмээгийн төрчин гэдэг ингээд бүгдийг бичдэг. Тэгээ би одоо бүлгийн зүйлийн ажилтай гэх юм бол тэрэн дээрээ ингээд тааруулж явчихна. Яа хөрхий. Наач ямар гоё. Одоо ч барыг хийж болохоор юм шүү дээ. Тийм смарт маш ухаантай хүмүүс. Диктатур гэх юм бол яг хуу ер нь нэг гайгүй. Гэхдээ л бас назгаараад тахгүй юу? Назгаараад тахгүй. Тийм. Назгаарч болохгүй. Хамгийн гоё хүмүүжил нэрээ одоо тэр цаган дээр бичиж байгаа шиг би гарахтаа заавал авч ирээсээ асууна. Би тэгээд ирээ. Би найз мөхтэйгийн доо орчоод 30 минут толчоод ирээ. Юу хийх гэж байгаа? Даалгавар хийх гэж байгаа гэдэг ч юм уу. Манай дүү бас тийм. Одоо манай гэрхэн яг тийм. Одоо зал хүмүүс ингээд уцаахгүй алга болчихно гэдэг шүү дээ. Тийм ерөөсөө бараад байхгүй. Маань нөхөр орой хайрн маргааш тийм ажилтай. Чи яах юм би тийм ажилтай гэдэг. Хайрн тэгвэл чамайг очиж авах уу хэрэгтэй хэрэггүй юу? За тгийгээд битэр яг биенийг хаана явж байгааг мэддэг. Тэр манай гэрээс бас өвлсөн юм байгаа даа. Тэр нэг тэнийг бол диктатур гэхгүй л бах тий. Тэр диктатур гэхгүй тэр зүгээр амар гоё системтэй байгаа юм шүү. Яг ингээд бодоход зүгээр ажлын талбар дээр аюул системтэй гэр бүл лээ да. Аюул аглаг тайлгнчдаг тий. Тий. Тэгэхээр амар амарл юм байна гэдэг угаасаа. Танаа чисээ өвөөгөө ярьсан чинь манай өвөө юм хоёр шал өөр юм байна. Манай аавын өвөө ээжийн эмээ хоёртой би их ойр өссөн. Би ингээд нөгөө ээж барига дээр яваад аав оюутны ажилгээд намрын ажилгээд оюутнууд аваа явчихгууд эмээгийн дагаа байхгүй юу. Тэгээ би ингээд даалгавраа хийхээ суучхаар эмээ бол амар бүгд ядраач ямар их даалгавар өгдөө. Одоо юу их энийг бодно. Одоо бол ийм их эмээг гарч тоглол гэх. Тэр бас гоё юм байна тий. Яг үндэ заримдаа бол амар гоё юм байна тий. Яг тэр чинь нөгөө богино хугацаанд байсан болохоор надад дараа нь алуулна шүү дээ. Үгүй тэгээ би чинь хичээл дээр даалгавар хийхгүй ирээд тэгээ яг тэр өдөр нөгөө даалгавар хийгээгүй хүмүүсийг анги хэсүүлнэ гээд тэгээ би ноор тэгээ баах хүмүүс ингээ анги хэсгүй юу. Тэгсэн чинь ундрмаа гэсэн чинь нөгөөдөл ноор гэсэн чинь битээр амар олны таньна. Тэгээ багш тэр. Тэрс одоо бодохоос муухай шийтгэл юм тий. Бүгд тэр үедээ таахгүй. Тэр үедээ таахгүй гэсэн чинь одоо ингээ ботчих бас амар. Ичмэр тий. Ичүүлэх гэж авч явдаг гэсэн мөх. Тэгэхээр зүгээр миний бодлоор зүгээр яг ингээл чамтай яриад ингээд явхаар насны ялгаа биш өссөн орчин байгаа. Өссөн орчин байгаа тий. Тэр бол өнөө надад бол амар генерашны ялгаа бол гэж мэдрэгдэхгүй байна. Зүгээр надад мэдрэгч байгаа юм зүгээр яг энэ орчинтай аяг болбот. Одоо зүгээр энэ FOD гэдэг энийг манай ах надад зааж өгсөг. Одоо тэр миний хүндэлдэг гэж хэлээд байгаа манай. Тэгээд тэрийг тухайд ойлгодог гэсэн. Тэгээд ингээд ягаад ч юм ингээд миний энэ ингээд FOD гэдэг зүгээр энэ гурван хүсэг ингээд байгаа л гэдэг гэсэн. За тэгээд эн чинь нөгөө follow your dream гэсэн үг байхгүй. Мөрөөдлөд. Тэгээд тэмүүт ингээд сүүлд ингээд амар гинт хүчтэй болцсон тэр нь. Тэгээл ингээд мөрөөдлөд дуртай юм хийх гэсэн үг шүү дээ. Тэгэл дуртай юм аягээл би шууд сургуулаа төгсөөд 2 жил говьд ажилласан. Говьд арт директороор ажилласан. Тэгээд ажлаас шууд гараад тэгээд шууд дуртай юм аа гэж. Тэгээд бодоход бол яг үндэ амар зөв юм хийж байгаа юм шиг ойр санагдаад идэв болцсон.
Тийм шүү дээ. Чи тэгтээ ажил хийгээд үзсэн биш. Тий, офис ажил би ер нь корпорат ажил айгүй удаа хийсэн. Тийм. Дараа марта загнуулаа үзсэн хүмүүс болохоор. Надад л гоё мэдрэмж төрж байна. Харин надтай уулзрах хүмүүс тэгээд идэх юм ба. Та тэгээ манай стримд орчихгүй та. Оо тэгээ стримд аваад харахад байгаа шүү дээ. Халуухан яриа өрнж байгаа. За би охиноо яг 10 дугаар ангид орох жил нь охинтойгоо нүүр будалтын бүтээгдэхүүний талаар ярьж эхэлсэн. Тэр үед болохоор яг охинд маань зориулсан бүтээгдэхүүн байдаггүй байсан учраас өөрийнхөө бүтээгдэхүүнийг санал болгодог байсан. Тэгвэл энэ цаг үед шал өөр гоё байна. GGI буюу Green Gate International-ийн маань зөвхөн өсвөр насны хөөрхөн охтуудынхаа арьсанд, насанд нь зориулсан нүүр будалтын Silky Girl бүтээгдэхүүнийг оруулж ирсэн байна. Миний хувьд бол нүүр будна гэдэг өөрийгөө нуух биш, харин өөрийгөө илэрхийлэх мэдрэмж гэж боддог. Тэгэхээр ээжүүдээ, эгч нараа охтуудынхаа мэдрэмжийг гоё хөглөөд өгөөрэй. Ерөнхий ивент тэтгэгч Green Gate International. За одоо Tower Entertainment гэд хэлсэн шүү дээ. Тий. Playmo ос кино үзэн. Tower маань ямар ч байсан сайттайгаар эхлээд танилцчих. Плеймотой яа. Тийм. Playmo мэдэн шүү дээ. Дараа нь өөрсдөө гэлөө. Оо. Тэмээтэй. Яг хүмүүсийн нөгөө ашиглаа сурцсан юм юу энэ UI UX уу. Ах тоглолцсон байна шүү дээ. Сал хөрөгдөлт гарын үсэг зураад байсан залуухан хасууд асалд орсны улмаас ой сарамжаа алдаж өрхнөө. Ой сарамжаа алдсныхаа дараа би биедээ дахин дурлах болно гэх. Нэг ангитай кино юм те. За ийм кино үзэндээ. За үзэх үү. Явж хат хэрэг. Хөөе. Хараад чгсэн гээд байхад яс таныг. Хөөе. Хөөе, хурдан араас нь яваа. Мэдхгүй гадаа бороо орж байна. Хун. Манай хөршөд ийм ихч байхгүй. Стресстүүлэх юм аа л да нэгч. Ямар хүн миний охиныг танхимаас зүгтхэд хүргэсэн бол гэж сонирхож байлаа. Та юу ямар төрлийн ээж вэ? Хөршөөгөө. Би охиндоо амар итгэдэг. За. Тэгэхээр би юу ч зөвлөдгүй ш. Сонголтын үнэлэх нь шүү дээ. Тийм өмнө Ээжийг дагуулад орж бай. Би новшиг ална. Үй. Буухах төрчих. Намайг буудна уу? Новш. Зөвшөөрөл авч чадахгүй бол Новш минь битгүүд. үгснэн дээр. яагаад ингэж их ороцсон бэ? Гадаа цас их орж байна уу? Хичээлээ хийж байгаад автобус зогсчихж. Таксид явсан ч би ажилгүй юм чинь алхаад ирлээ. Юу вэ? Гүй энэ юу вэ? Энэ одоо юу вэ? Харахаас ч дургу хөрж байгаа хүнд юу 30 хоног бодох хугацаа вэ? 3000 Тэгж баярлаж гарч иж. 3000 өдөр, 30 өдөр. Хөөе, 30 өдөр хүлээж чадахгүй нөө? 30 өдөр штэ. Сэрүүлэг тавина. 2 ч хийн, 3 ч хийн. Тийм ээ. Та хоёрыг эхнэр нөхөр гэсэн. Сайн байна уу? Гайхалтай. Үнэхээр зөв сонголт хийж. Новшиж. Юу? Сая намайг хараасна. Өнгөрсөн дэх өөрийгөө хараасан юм аа. Гайхалтай санаа байна. Тэдний өнгөрснийг ярьж өгөх хүн олон байх тусам их сайн. Одоо хүн нараа болон нуу жениал нарт та бүхэн дурсамжаа хуваалцах цаг өгье. Ивент хийсэн байдаг. Дараалал цугараа. Та энд очижсэн үү? Дугаар. Чи явсан уу? Үгүй. Бидний ах Нара. Ой. Жениал тэгээгүй. Игч жениалыг хүчлээд байна. Хадамдуу. Жениал биш ээ, игч гээд байгаа. Жениал.
гинт чиний дурсамж сэргээд намайг орхихгүй гэж хайж байсан. Би ганцаараа дурсамжаа нандинаад зүгтаамааргүй байна. Юу гэнэ? Ооч. Ой. Хөөкөнтэй. Солонгосуудын нийгмийн кино толтлын тий. Үгүй надад жүжиглэлтэн амар гой санагдаад байна. Одоо энэ жүжиглэлтэн дээр чинь хэтрүүлэгтэй тоглолтууд байгаад байгаа зү. Тэгсэн мөртлөөсөө бүр ингээд Тэр нь болоод. болоод бүр ингээд киногоо улам сонирхолтой боллоо. Бэлтэн дээр хэр serious ханддаг вэ? Чи гэрэлч үзсэн юм уу? Үгүй. Найз хонтой юм уу? Бага. Миний бодож байгаа мөн үү ч гэсэн. Мөн. Ямар гоё. Миний айгу хайртай шүү дээ. Би бол айгу serious ханддаг. Яагаад гэвэл би өөр айгу мундаг аав болъё гэж боддог болохоор амар эхнээс нь нухацтай байлгаа гэж боддог. Тэгээд тэгэхэд бол би өөр эхнээсээ амар тэмлэг системтэй ингээ бодоод энэ жоо хариуцлагатай хандах хэрэгтэй гэж амар сайн боддог. Тэгээд зарим үед ч гэсэн нэг ямар дутаж өсөх хэрэгтэй юм шиг, зарим үед дутахгүй өсөх хэрэгтэй юм шиг байдаг шүү дээ. Хит их ингээ дутаахгүй өсөхөөр юм ойлгохгүй байдаг ч юм те. Амьдрал мэдхгүй. Тэг заавал туулж өнгөрөх хэрэгтэй юм ингээд алгасчихж байгаа болохоор тэр нь бас хэцүү санагдаад. Тэгээд энэ миний баланслах. Одоо л ингээл бодоол тэ зөв заримдаа гинт орж ирэл бодоол. Ямар хөөрхөн юм бэ? Тий. Тэгэд гэр бүл төлөвлөлтөө бол төлөвлөсөн байгаа юу? Гэр бүлээ. Тий, ер нь бол тий. Чи яг энэ хариуцлага чинь зөв байхгүй нөгөө гэр бүл төлөвлөлт байхгүй юу тий? А тэгхгүйгээр би одоо хайртан чигээс аваад суучих. Хурдан зүгээр хоёул нэг гэрте орчих гэдэг ч юм уу тий. Аюул таахгүй. Тэн дээр чинь нөгөө нэг жинхэнэ ойлголцохгүй юм чинь бүр том болно. Одоо бүх юмаа чи ингээд сансандаа хүрээд нэг гэрте ороход эн чинь төлөвлөлт таахгүй тий. Тэгэл гоё суугаал жаргалтай байна шүү дээ. Тэр хүртлээ ямар ч байсан одоо хийх станаад ихгүй бол бас арай гэр бүл рүү орчвол яачдахгүй хаа. Ундаж та тэр үед гэлтэн дээр юу гэж бодсон? Та 26 настай. 26 наснда би чинь гэр бүл битэр танилцаад удацсан байсан. А хормоо хийгээд бол жил болцсон байсан юм тий. болцсон байсан. Битэрийн хувьд бол яг тгээс эхэлсэн. Тэгээ хоёлаа бидээ бүр хязгааргүй хайртай. Ер нь битэр баг өстө банзан дээр унтсан ч яах вэ гэдэг дээр байсан байхгүй юу. Хоёлаа хуваагаад унтна. Тэгээд хоёлаа хоёр талаас яг ингээ хамтдаа хичээсэн. Хадгаламж нэгээл Өстө нөгөө тоосноос зоос хүртэл гэдэг. тоосноос яг үн зоос хүртэл тэгэл ингээл явал одоо нэг өрөө, одоо хоёр өрөө, одоо гурван өрөө тий. Одоо машин гэл ингээл Тэгвэл гоё амттай байсан юм. амттай байсан. Энэ одоо ч битэр айгүй амттай. Тэгээд гэрлэлт гэдэг үнэхээр том хариуцлага. Үнэхээр хэрвээ саллаа гэж бодоход те хүүхэд яах вэ? Тийм шүү дээ. Тэг хүүхэд бол тоглоом биш байхгүй юу? Би одоо тийм дурдсан байхгүй тэгээд. Тий, тэр чинь маш их байхгүй Монголд. Яа гэвэл ингээл шууд л тэгэл ерөөсөө Тийм зүгээр яг юу ч болоо хэрэгтэй болчихлоо гэж тэр хүмүүс ч тэгээд. тий. Зүрхэнд нь багтаж шингэхгүй болтлоо хайрлсан мөртлөөсөө нэг гэрт багтаж шингэхгүй болтлоо ингээд нуудалцаад явна гэдэг бол хэцүү байхгүй. Тэгэхээр яг гэр бүлээ зөв төлөвлөөд хурмаа хийсний дараа юм уу? Батлусны дараа хүүхдээ гаргаад тэгээ энэ хурим хийхийг хүмүүс ингэж ойлгоод байгаа юм. Аа энэ нэг юм адлаа нэг ингээл гайхуулах гач гэдэг юм уу? Баярах гач гэдэг юм уу те? Хурим гэдэг заавал ингээл нэг олон хүн цуглуулаад амар ууж идэх тахтайгаа олно ш байхгүй юу? Энэ ерөөсөө би энэ хүнийг аваад суулаа шүү дээ гэдэг мэдрэмж чинь айгүй чухал. Одоо сайн кинонд ч гэсэн ингээд сэтгэл хөдлөсөн хэсгүүд их байгаа гэдэг тий. Энд чинь ингээд бас энэ кино найруулагч чинь зохиолч ч юм уу найруулагч ч юм уу ингээд амар гоёор ойлголцсон байгаа тий. Үзэж яхад ингээд тий хоёулаа ингээд юугаа алдна. Ой санамжаа алдна гэдэг чинь за тэнийг ингэж бодно шүү дээ тий. Тэгэхэд ингээд зөвшөөртөл нь хийгээд тэгээ ингээд юу энэ хоёр жоохон л юмнаас болцсон юм шүү дээ. Уг нь ингээд ойлгоцсон бол тий. Тэгээ заавал тийм үзчихэж ойлгоно гэдэг шиг. За Blame одоо баярлалаа. W Blame гэдэг шүү дээ. Blame чинь гол нь сабтайтлтай. Цаанаас өөр үсээсээ тохируулчих бол Монгол киног монгол сабтайтлтай үзэлж болно. Аа за. Англи киног монгол орчуулгатай
сабтайталтай үзэж болно. Орчуулгатай ч бариг үзэж болох. Орчуулгатай ч үзэж болно. Тэгэхээр чи Монгол киног яагаад Монгол хэрэг чинь бас нөгөө тусгай хэрэгцээтэй хүмүүс хүртээмж бий болгож байгаа гэдэг. Тэгээ надад тэр нь аягүй таалагддаг. Тийм шүү дээ. Тэгээд киноны сонголтууд аягүй ихтэй. Киноны сонголт ихтэй байх нь амар чухал юм билээ яасан. Тэр кино минь үзэх гэдэг юм зарим кинод байхгүй болгоо тэгэл шал тийм барыг сар ирэх авсан болж таарад байдаг шүү дээ. Тийм. Тэгээд гадаад дахтаач үзчихэн, Монгол дахтаач үзчихэн, утсан дээр аппликейшнээ суулгаад үзчихэн тий. Тэгээ өөрөө бас сайтаар үздэг бол шууд заавал юугүйгээр ороод үзчихэж болно. Вебсайтаар ороод үзчих Тий. шүү дээ. Тэгээ яг Монгол кино, Монгол сабтайталтай байхаар за нэг тийм байгаа. Хоёрдугаар нь болохоор яг нэг зарим үгийг ойлгохгүй шүү дээ хүн. Юу ч өөдөө. Гэх юм болчихдог шүү дээ тий. Тэгэхээр сая юу гэсэн бэ гэдэг ахгүй бас гоё ингээд үгийг уншаад ойлгочих нь. Тэгээ манай нэвтрүүлэгт оролцож залуучуудыг дэмжиж байгаа Play-модо баярлалаа. Хуучны кинонууд бас ихтэй, шинэ кино ихтэй. Би одоо хуучны кинонууд ерөөсөө барыг үзчихээгүй шүү дээ. Амар гоё гэдэг шүү дээ. Гоё ш. Хан тий амар гоё. Орсын кино, Монголын хуучны кинонууд говьлтаа чинь Монгол шинэ кино мандгай цэцэн хатанг үзэх гээд би аав ээж чинь намайг эрхлүүлээд билетийг аваад өгч байгаа байхгүй юу. Тэгээд намайг хардаг ихчтэйгээ цог би ингээд манай ээжийн нөгөө аавын ээжийн дүүн манад идэгсэн байхгүй. Тэгээд намайг ингээд хардаг. Тэр битээр билеттэй. Тэгсэн чинь би билетээ шүүрүүлсэн шүү дээ. Ингээд зугаж байгаа та. Тий нөгөө ингээд шахацлаа тийм гинэн өссөн. Тэгсэн чинь нөгөө агч маань надад билетээ өгчөөд үзэхгүй явчихсан. Тий тэр манисын үед чинь кино театрт л үзнэ. Алцаал үзнэ. А телевизээр нөгөө гарсан кинонууд нь бол тэгэл бараг үгийн цээжилсэн. Тэ шүү дээ телевизээр л үздэг кино театрт гэсэн үг шүү дээ. Кино цээжилсэн гэдэг чинь. Тий. Одоо бол гэлцтэй бүхэл юм дээр л шүү дээ. Тийш хаасаагүй. Хаасаагүй гар утастайгаа нэрж бараг цагнаар үзэх юм аа шүү дээ. Компьютер дээр үзчихнэ. Зэн дээр үзэл. Би одоо кино мань үзэхдээ бас л утсаараа л. Тэгэл ер нь ихэнх цагийг хол зам мамд өнгөрөхтэй л айгу үзтээ юм да. Тэгэл нөгөө нэг интернет үед мөч гэсэн кино үзэж явах та амар байл бүр амар л. Гоё л. Тэгээ одоо бас ингээл нэг өрсөлдөөн дундаас нөгөө хэрэглэгчд тождог гэдэг шиг тий. Илүү гоё болгоод шинэ юм сэтэл тий. Шинэ юм сэтэл амар болгоод гоё нөгөө нийгмийн хариуцлагын ажиллаач хүртэл хийгээд байгаа. Тий. Баярлалаа Племо. Жигүү жинзитэйгээ ажиллах, миллионалтай ажиллах, X үетэй ажиллах. Ер нь яг тийм ялгаануудыг мэдэрчсэн өөр юм байна. Гэхдээ ер нь надад тийм генерашнд ялгаж байдаг хүмүүс харьцдаг. Яг ажилтгүй л дээ. Эхлээд хамгийн түрүүнд зүгээр тэр хүн юу хийж ин тэр надад амар чухал. Жишээ зөв юм хийж нэ буруу юм хийж нэ л амар чухал. Түүнээс тэр хүн 40-тай 30-тай 50-тай надад ерөөсөө хамаа байдгүй. Би сая тэрэндээ айгу дуртай. Би ингээ хүмүүстэй айгу найзлаад харьцаж чадчихдаг байхгүй. Зарим нь ингээд нэг болдгоо штэ ив хавгүй байгаад байдаг. Тийм байхгүй. Яг гоё ингээд эвлэлдэг тоглоом шиг би ингээ таарад харьцчихдаг. Тэр авьяастай айгу дуртай. Тэгээд тийм болохоор нэг тийм генерашны асуудал надад гардггүй. Харин би ер нь тийм байхгүй юу нөгөө. Бас уу. Тийм. Хойлоос нэр адилхан юм. Адилхан. Насны ялгаа надаас ч чухал биш. Харин тий хийж байгаа юм тий. Тий. Тэр хүний мэдрэмжтэй одоо манай салбарт бол тий гоё мэдрэмжтэй байх хэвээр. Ер нь мэдрэмжтэй хүн ингэдэм юм да. Хүнтэй сайхан харилцаж чадна, мэдрэмжтэй хүн ажил хийж чадна, мэдрэмжтэй хүн өглөө эрт бас чадна, өглөө хацалтаа цагтаа ирч чадна ч гэх юм. Би нэг тиймд итгэдэг шүү дээ. Тийм. Мэдрэмжтэй хүн угаасаа мэдэгддэг шүү. Ярианаас нь мэдэгддэг. Хамгийн түрүүнд яг эхлээл нэг хідүүг хэлэхэд л мэдэр. За энэ хүмүүст алхаар юм байдаг. Тэгээ мэдрэмж гэдэг чинь бол мэдрэмж гэдэг чинь миний бодлоор баг бүх гоё юмны эхлэл, бүх гоё юмны суур байгаа. Тий. Тэгтээ мэдрэмжтэй байхын тулд миний бодож байгаа мэдрэмжтэй байхын тулд амар их үз судалсан байж л мэдрэмжтэй байгаа гэж бодогдод. Түүнээс зөв зүгээрээ чад амарлаг мэдрэмжтэй бас биш байгаад. Тий. Тэгээ 70 тухамсарт нь ингээд ялгаж чаддаг болсон болохоор аль зөвийн сонгоод байгаа болохоор тэр мэдрэмжтэй байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ бас хүн бүх юмыг мэдэх албагүй шүү дээ. Тийм. Бүх юмыг тэгэхээр нөгөө баг болно гэдэг чинь тийм учиртай юм шүү дээ. Дутуугаа нөхөл тий. Дутуугаа нөхөл чаддаг мэддэг хүмүүс бага бүрдүүлэл чаддаг мэддэг юм а хийгээл нэг гоё цөм болоод зорилгын төлөө явдаг тий. Гэхдээ угаасаа ер нь ингээл ямар ч үед угаасаа яг юм амарлаг хийх гэдэг хүүхдүүдэд нэг нөгөө яг генерашныхаа Pro Max нь гараад ирчихсэн тийм. Тэгэхээр энэ угаасаа баланслах бас. Тийм ч байгаа тийм биш ч байгаа гэл. Мундаг хүүхдүүд нь байгаа мундаг ч байгаа гэдэг. Тийм шүү дээ. Миний үеийнхэн ч гэсэн харьцаж чаддаг ч байгаа чадсан ч байгаа. Чаддаг ч чаддгүй ч байна тий. Муусан жинзи гэдэг үг өөр дээр авч ирсэн үү? Үгүй би зүгээр яг хөө миний хийдэг салбар чи өөр амар хараалтай салбар байхгүй яа. Стриминг гэж их ч бас. Тэсэн басаар хараалах штэ.
Тэхүү бас тийм шүү дээ. бас айгүй харддсан байлээ те би чиний үзэж байгаа. Үгүй амар хараа нэг чи бүр ингээд хүн яаж тэгж амар харааж болд юм бэ гэд харангуй дандаа жоох хөлтөд тэгж амар хараал хэвчсэн байдаг байхгүй юу. Тэр чинь за би яг ингээд уншаад тэрнээсээ дархлаатай болсон байлаа гэж бодоход нэг ингээд хүн авчираад стрим хэ тэр хүний дарамжлалахаар надад амар хэцүү байдаг байхгүй юу. Би ингээд хааж чадахгүй ш тэр ингээд харах юм байл л тань штэ ингээд. Тэгээд тийм асуудал гарах гэдэг. Яг нь тийм жинзи гэдэг үг авч байгаагүй. Гэтэ сүүлд зүгээр хүмүүс амар нэг кул байх гад тийм үг ашиглаад байгааг л ойрдол анзаарч байгаа. Арай нэг одоо нэг тэг жинзи биш хүмүүс мөртлөө нэг залуу хүмүүс байгаа штэ. Тэгвэл тэр хүмүүс нь болохоор ингээд наа чин жинзи штэ тэргээд тэр нь өөрт нь амар кул санагдаж байгаа болохоо тэгж амар хэлж байгаа юм шиг санагдаж байгаа надад. Түүнээс моосо жинзи арайч тэгдэг. Ундрагч тухайн үеийнхаа тэгээ жинзи байсан хүн шүү дээ. Яг тухайд баг байсан нас тий. 20 настай байхад танд одоо яг хүмүүсийн хоёртнууд гэдэг тийм характерыг гаргаж исэн одоо хамт олон ч юм уу тийм юм байгаа юу? Баг байхад чинь тэгдэг чинь миний үед юм байгаагүй гэдэг үг чинь одоо энэ жинзи гэдэг шиг ялгаагүй байхгүй юу? Миний үед юм байгаагүй. Миний үед та нэр тэгдэг байсан гэдэг юмнууд бол хажуу ойр хавьд сонсогддог л байсан. Ер нь би зүгээр ингээд салбаруудын хүмүүсийг хараад ахаар дөнгөж орж ирж байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрөх айгүй мó. Тий. Намайг анх нөгөө урлагт орж ирж хахад нэг гинт би чинь тоглолтод ороод нэг тоглолтны 3 номерт нь гол дүр тоглоол. Тим юу чинь бас ховор шүү дээ. Тийм шүү дээ. Тэр алсан шүү баг. Ингээд гараад ирэхэд бол хүлээн зөвшөөрөхгүй их чахнар байсан урлаг дотор. Таныг бас нэрээ миний үед юм аа гэж бас хэлдэг байсан тийм. Намайг бас жоохон бах орчин үеийн хөвгтөд гэж аягүй ирдэг байсан. Орчин үеийн хөвгтөд тийм болчих. Орчин үеийн хөвгтөд тийм болчих. Тэгээ явсаар байгаа жинзээ минзээ болчихсон. Насаа өөрчлөгдөд байна тий. Үргэлжлээд тэрийгээ ер нь хүмүүс сонсоод явж исэн айгу зүгээр гэж бодож байна. Үгүй шаардлагагүй шүү дээ ер нь. Нэг амар тэгж хилүүлээд шал өөр одоо нөгөө тархин хугараад өөр юм боддог болсон гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ байсан ч хамаагүй байгаагүй ч хамаагүй яг хүмүүс зүгээр амар чухалчилж хүлээж аваад байгаа болохоор энэ зүгээр чухал юм шиг санагдаж байгаа хүмүүс. Түүнээс яг үндэ чи жинзи болохоор гэдэг юм яг үндэ нэг чухал шээ. Яг үндэ чи юу хийж чинь л амар чухал. За тэгвэл нэг юм байна. Саяхаас манай миний үеийнхэн одоо тэрэнд дэмжиглэх юм уу яах юм те нэг хитрхи юм нөгөө өөрийнхөө тав тухыг боддог. Бусдын тав тухыг бодох нь айгүй бага юм шиг. Одоо юм л бол одоо энэ нэг бичлэг хийгээд тавьж байгаа хүмүүсийг харахаар миний үеийнхэн байгаад байгаа. Нэг жоохон хэрүүл бол өөртөө пак гэл гаргаад ирдэг. Тэр чинь нөгөө хүн магадгүй хин нэг нь нас орсон байж болно. Тийм биз дээ. Хин нэгэнд хаягдсан байж болно те. Тийм юм ерөөсө бодохгүй зүгээр л ингээл тэр хүнийг чадчихлаа болоо гэсэн шиг юм манай үеийнхэнд байна. Манай аав ээж үеийнхэнд ажиглагдаг юм зам дээр амар ажиглагдаг. Ер нь анзаараад. Би одоо ингээд анзаараад тэг ингээд явчихсан гот ах шууд нэгээс 3 руу дараал 3-аас 1 рүү дарчих واخ. Тэр чинь 3-3 игнийг таслаа тэр хүн зүгээр л өөрийнхөө яг ингээд эрхчлэн явж тэ. Бишээ дараал ингээл ороод тэгэл нэг тэр гэрэн тоноор юу л ч болоо зогсчих. Би ингээл хажууд нь ингээд ингэж салгаж байгаа хажууд нь очиж зогсож байгаа ш. Тэгэл ингээл харангууд ах зүгээр ингэсэн баг би цонхоо буулгаа шүү буулгаа тэгээд тэм задаан болох гэдэг байгаа байхгүй тийм зүгээр. Тэгэхээр яг зүгээр одоо ингээд зам ам ингэж яг нөгөө та би таагаар ингэж орж мороод ингээл гоё ордог штэ тэ. Тэгвэл тэгээд машин барайл ингээд яваал ямар гоё ордог би гэл замаа тавьж өгöd байгаа амар лаглаг машин тавьсан ингээл харангууд жоох хөвгтөд байждаг. Тэгэл тэгээд за яг энэ бол энэ дээр яг харагддаг юм байна да гэж би бодоод. Тэгмэд ахт нар бол бүр үнэхээр хамаагүй байна. Тэгээд ажил нөгөө хүүхдэд болохоор энэ муу явуулж яад юм гэдэг байдлаар жоох явах гэдэг юм шиг санагдаад надаа. Би бол өөрөө мэдэхгүй шүү дээ тэр хүн. Тэгмэд би тэрнээс болоод бүр нэлээд олон тийм хүмүүстэй хэрэлтээл заримтай барилцаж авч байсан. Тэгэл сүултээ зүгээр тэгэл ингээл хайдаг болцсон байна. Шахуулаа шахачлаа, орвол оржлаа, цонхоо буулга хажуунаас ойрлуулаа гэл одоо сүүл бүр яг тийм болчтой юм. Түүнээс нэг жоо тэмцэх гэж бол үзддэг дийлэхгүй юм л. Голцоо манай үеийнхэн тэгэнд ингээд алиа гэ гар марнаас ингээд тата алиа дээдтэй алиа зураг авах алиа гэж ингэж юм ингээд тэгэхэд одоо та нарын үеийнхэн ч ингэж штэ уучлаарай андрагч зураг авах болж байгаа тий уучлаарай тэгээд эрэг насанд уучлаарай гэж орж ирдэг штэ урлаг тэр айгүй надад гоё санагд. Тэгэхээр энэ бас нэг юм соёл нь бас жоохон юу байгаад байна л да. Жоохон өөрчлөгдөж магадгүй. Магадгүй тий магадгүй тэр хүмүүст бол тэр нь энгийн байдаг гэж магадгүй. Тиймэрхүү асуудлууд дээр л амар анзаардаг нөхөөс нэг амар бас яг бодохоор ах нар амар хөдөлмөрч штэ. Тэ тиймэрхүү минь бодохоор амар лаг санагдав. Яг тэднийгээ мэддэггүй байхгүй тий. Мэдэх анзаарахгүй л дээ. Тэр үед угаасаа нэг тийм анзаардаг ч байгаагүй баг. Одоо л амар лаг бүгдийг анзаарал л да нөгөө драма anxiety гэх юмнуудаа үг шин үг сурж аваад байгаа тий.
За травматадах шиг байна аа. Травмат миний трама. Тий. Эморц нотлоо. Эмор нь юу вэ? Эморлт нь хүндрээ трама болоо траманаас anxiety-тэй болоод тэр ойр дайгаа харах байна. Үс унаад энэ хараа гэл ингээд үснэс унтсан ч шиг тий. Анимашн хийж байгаа юм чи юу? Үгүй шүү. Анимашн хийж юм та. Оо, ямар анимашн хийж байгаа. Үзүүлэх юм уу? Спойлд болцсон. Аа. Би сая харин Анимашн дээр шилжиж юм та. тийш. Оо, алж байгаа шүү. Чи тоглоо монголчуудын хийсэн юм. Би жишээл анимашны юуг аягүй сайн мэднэ. Хийцийг аягүй сайн мэднэ. Үй. Монгол юм уу те? Ихтэй болчихсон юм дээ. Нэг гэдэг юм. Тий. Ember of Faith. Та энэ дуу оролтыг яаж хийж байна? Доо оролтоо бид нэр одоо энэ бол зүгээр гайд байхгүй юу? Аа за. Тийм бид нар нөгөө энэнийхээ хөгжим доо оролтыг иймэрхүү хийн гэд гайд. Үйл явдал нь Монгол дүрнүүд байна уу? Энэ болохоор цаг үеийн юм өөр цаг үе тий. Ирээдүйд ах шиг шүү. Тий ирээдүйд. Гэхдээ Монголд. дээ. Гэтэ юутай Монгол ахуйтай. Та ингээд нэг юм бүтэн complete animation их хэр утсан бэ? Одоо бид нар 4 жилийн дотор 3 жилийн дотор бид нар 30 минутаа л хийсэн. Өөх юу гэж байгаа юм бэ? Тэгэхээр нэлээ. Гэхдээ энэ харин би тэгж хараад байна л да. Энэ нөгөө нэг аватар ангийн домгийн анимашн яг бүр яг байна. Тэгснэ одоо энийг ч биш Batman-тэй анимашнууд бүр яг байна. Нэг миний хүсээд байдаг анимашн байхгүй Монгол руу хийхтэйсэ гэж бодоод байдаг. Харин тий би сая харсан чинь яг эхний тэр нөгөө нэг давлгааг нь ингээ харсан чинь л тэр чинь нөгөө frame by frame бэрээ зурдаг штэ. Тэднээс нь яг зурсан байхад амар хийцтэй байсан юм бэ гэсэн чинь угсаа 30 минутын 3 жил гэдэг чинь амар угсаа айлаа гэсэн. Баярлалаа. Танд баяр хүргчмээр. Баярлалаа. Хүргчмээр л ингээ хүргдэнэ штэ. Тэнд би гарахаар нь хүргэе да. Тэгээ нээлттэй тэгээ кино театрууд гэх юм уу? Тийм. Гоё юм шнэрсэн шүү дээ. Амира тэгээд Ember of Faith гэлээ. Итгэлээ оч. Итгэлээ оч юм байна. Контент би хамгийн одоо хайлайт Оо тийш. захианы хэсэг байгаа. Оо тийш дээр. Ивент итгэжийнхаа билег За шараатай ивент итгэж. За эрүүл байх амархан. Ажиж сууж байгаа шүү дээ. Цацаж авах гэдэг. За чи хатад очихгүй. За зүгээр ингээ авчих. Тэгээд энэ эрүүл мэндийг тэтгэгч фитос цэник. Цэник юм уу те? За уудаг үстэй. Одоо наачаад яг ийм том уутараа надад нэг бас бэлгэж өгч ирсэн. Оо тийм үү. Компьютераа хард сууж байхдаа Тийш амар ахлагаа сайжруулна. Энэ гурав чинь нийлээд нэг курс. Тэгэхээр чи Тэгвгүй. нэг сар Өдөр алга нэгийг тийм өгөө. тийм. Наач нөө өөр гэснээр амттай юм байна. Өөр амттай. Гэхдээ чиний болохоор энэ чиний бэлгэнд нэг юм барагшуун. Иммуни бүүстэх асуудал юм байна тий. Дахлаад дэмжнэлэгч. Батлаад юм. Ингээд 3 байгаа. Ингээд нэг сар. За Мартин амнэр би бэлгээд болж байна уу? Минийх юм уу? Тийм наач миний та лаг бичсэн шүү дээ. Би юус бичээгүй. Би туршлагатай л ахгүй яа. энэ хайрцаг яадаг хайрцаг вэ гэхлээр оролцогч болгоныхоо ирээдүйн 50 наст өөртөнд зориулсан захааг нь хадгалаад тэгэхээр одоо бидний хувьд time capsule буюу цаг хугацааны хайрцаг болох юм. Хоёр маань захаагаа ингээд солбоод бичнэ. За нэг нэгээр чанга шиг юм тэгээд. Тийм. Тийм. Чиний чанга болох юм уу? Та тэг. Та ихлаа шүү дээ. Яа. Санаа зовор би хүнд анхудаа ингэж юм ааж байна шүү дээ. Тийм үү. Сайн байна уу? Энэ захиа чамд очих гэж 25 жилийг туулж байна. Одоогоор энийг уншиж байгаа чамд амьдрч буй насанд минь ангихгүй явдаа гэсэн бодол төрдөг байх. Тэгвэл надад нэг асуудал байна. Яна. Бид зорьсон амьдралдаа очиж чадсан уу? Залуу байхдаа бидэнд маш олон хүсэл байсан. Өөрийн гэсэн тайзны нэртэй болон өөрийн хийж бүтээсэн зүйлээрээ амьдарч эрх чөлөөтэй амьдрнаа.
Чи одоо ч тэр гал цогтой хിവэрэ байгаа юу? Бид заримдаа яардаг байсан. Алдаж онохгүйгээр аль болох товч замаар хурдан амжилтанд хүрэх гэж зорддог байсан. Гэхдээ чи санаж байгаа бол хамгийн их үнцэн нь тоонд биш чанарт байдаг байсан те. Чи аз жаргалтай байна уу? Мөнгө, алдар нэр, амжилт энэ бүхэн ирээд явдаг. Харин дурсамж үлддэг. Найзуудтайгаа хөвгөлтэй байдаг мөчүүд, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн цаг, гэр бүлтэйгээ байсан энгийн оройнууд тэдгээр зүйлсийг алдахгүй барь чадсан гэж найдаж байна гэж. Нөө ямар гоё юм. Хэрвээ амьдрал чамайг жоохон ядраасан бол нэг зүйлийг санаарай. Анхнаасаа чи бид хоёр амар замыг сонгоогүй шүү дээ. Одоо ч чи надад тохиолдсон тохиолдох зүйлсийг санан алзуу байсан шүү гэж уулга алдаж байгаа биз. Бид оролцсон, бид амьдэрсэн шүү дээ. Хоёулаа жирийн сайхан амьдрахгүй гэж найдаж байна. Энийг уншаад мишээд суух биз. Хүндэтгсэн чиний 26 нас. Ямар гоёор харсан чи бид хоёрыг харсан биз тий. Бид хоёрыг харсан. Тэгээд яг наадны чи санаа нь бол зүгээр одоо хүртэл гаргасан сонголтуудаа харамсаагүй байгаас тэ 8 насны дээр чинь гэдэг санаа байгаа. Би ингээл ядраалаас юм хийж байгаа шүү дээ. Ядраа юм хийж байгаа. Тэгээд яг ингээд амар хичээсэн. Тэгээд 8 насны ч очиод яг нөгөө нэг зорьсон юмдаа хүрч чадчихэв нүү. Тэрийг амар мэдмээр байна гэдэг тийм асуудал байсан. Чи одоо 50 наснаа ядарч байгаа бол угаасаа анханасаа ингэж амархан тухтай амьдрах замыг сонгоогүй те. Ажил хийгээ зүгээр гоё тухтай амьдрах замыг сонгоогүй. Анханасаа жоохон золиос гаргаж явсан. Тэгээд энийгээ бодож байгаа хэрэг ямар нэгэн юмд шантрах юм бол гэж. Тэгээд тийм зав. Өвөөгийн зургийн чултгаа хармаар санагдлаа. Ийм гоё хүүхдийг бэлдсэн. За энэ захиа чи 50 наснд чинь заавал нэхэж аарай за. За. Сайн уу? Хайрт хонгор ундрмаа минь. Хоёр ажил зэрэг хийгээд ядарснаа мэдэхгүй гүйж явноо. Зүгээр дээ. Ингэж баг багаар сурч явсаар хүн олон ажлын зэрэг үр дүнтэй хийж чаддаг болдог юм шүү. Гэхдээ өөртөө хит хитгэлтэй биш, даруй байгаарай. Humble байх гэсэн мэт. Амби боёо хүрлээ их гуравтаа миний мэндийг дамжуулаарай. Яг нөгөө идвийн нөлөөнөөр тийм шүү дээ. Хүрлээх гуравт. Чамайг энэ гоё продакшнд итгэж авсанд нь баярлалаа гэж хэлээрэй. Гэхдээ зүгээр нэг баярлалаа гэд өнгөрөх биш. Боломж гарвал гэр бүлтэйнд хамт хоолнд урьж тухтай ярилцаж суул сайхан да. Тайзан дээр зураг авалтын дараа сонсогдох алга ташлтын чимээ тогтон сонсож зүрхэндээ үүр татгалаарай гэсэн байна. Яг нөгөө нэг саяс миний захиан дээр байсан шиг байсан ба штэ. Одоо нөгөө нэг хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөснөө бити мартаар энийг хадгалж яваарай гэдэг санаа авч байсан. Хамт олноороо бригадаараа явж байхдаа хамтдаа олон зураг аваарай. Дараа нь харахад хамгийн нандин дурсамж болд юм аа гинэ. Би эндээс юм сороод байгаа шүү дээ. Зургийг авч явах хэрэгтэй юм байна да. Харин одоо би ингээ шинэ үеийнхнийгаа бодохоор тайзны л зураг байдаг. Яг тайзны арын зураг байдаггүй байхгүй. Тэгэхээр сарсалтай тийм. Чи яг гоё юм хойно олж байгаа шүү дээ. Кинонд тоглож байхдаа найруулагч операторуудтайгаа ажлыг сайн ойлгож сураарай. Хүлээгээд суухгүй бүхнийг ажиглаж ахмад жүжигчтэй асууж ярилцж байгаарай гинэ. Одоо би нэг кино хийн гэж тэр үед мэдээгүй байхгүй өөрийгөө тий. Наадгаас ч 11 жилийн дараа хийсэн байхгүй. Тэгэхэд над мэдгүй юм их гарч ирж байгаа. Тэгэхээр би өмнө нь кино тоглож байхдаа ингээл мэдээд асуул тий. Тий. Ингээл ячаал болохоор ноч тоглолцоол тий. Тэгэл хүмүүстэй янз бүрийн яриад ингээл суужсныхаа оронд. Ангийн багш лаас сүрэн багш дээр очиж эрхлээд аваарай гэсэн байна. Би харин багшаага хүн чинь нас орно гэж боддгоо билээ шүү дээ. Байж л гэж боддог. За дараа баян болохоор очин ч гэдэг юм уу те. Зөндөө гоё юмтай олж аваад гоё юм авч очин гисээр хагаад би багштайгаа айгу баг уулцсан. Боломжтой бол өдөр бүр тэмдэглэл хөтөл гэсэн байна. Тэр үеийнхээ мэдрэмжийг авах гэдэг шүү дээ. Тэмдэглэл хөтлөж байгаад те. Би одоо зарим зүйлээ мартчих гээд байх юм. 50 гарсан надад дурсамж үлдэх баримт хэрэгтэй шүү гэсэн байна. Тийм шүү дээ, амар хүнцэнтэй хаа. Энэ угаасаа яг амар хүнцэнтэй хаа. 50 гарчаад тэрийг санах. Одоо тэр чинь хизээ санахгүй юмнууд байгаа шүү дээ. Зөндөө байна шүү дээ. Одоо би санахгүй бүр огт санахгүй юм байна шүү дээ. Өө тийм. Компани волейболын тэмцээнд Баажа. Манай нөхөр. Баажгаа орвол халаалтыг нь сайн хийлгээрэй. Гимтэхгүй гэсэн байна. Гимтчихсэн юм уу? Ширэмсээ тасалсан. Тэгээ тэрнээсээ болоод жил орчим тоглохгүй. Тэгэд ингээл тархлаа тийм шүү дээ. Хөөхөн халзаа өгнөө. Орц цэцэрлэгээс нь битгий гаргаарай гэсэн.
Гаргацсан байхгүй юу? Боломжтой бол төгөлдөр хуурын багш авч өгвөл их гоё гинэ. Бусдаар чимийн их хөөрхөн байгаа шүү. Шинэ байранд орсонд нь баяр хүргэе. Энэ үед шинэ 26 тад орж. юм гоё. Хадгаламжаа таслахгүй хийж байгаарай. Тасалцсан. Хайртай шүү хөөрхөндөө. Үнжи эрхийн балаагаас гэнэ. Гоё захиа байна гэж. Яг л би зөв яг 26 насныхаа юунуудыг бодож байгаа л битсэн. Тийм ээ. Тэгээд эндээс ингээд надад сурах юм бас байна л та. Он цаг өнгөрөх тусам ер нь дурсамж гэдэг зүйлсүүдийг баримтжуулж авч явахгүй бол тэрийг санаж чадахгүй байх нь шүү дээ. Одоо альбом үзэхэд би ингээд шинэ үеийн тоглолтыг л сандгүй гэхээс цаана байгаа юм санана л да. Тэр ингээл зураг авахгүйчихгүй тэгсэн бол илүү гоё юм байх байсан байна гэж боддог. Тийм шүү дээ. Тэгээ амби ах хөрлөө ах боёо горовта бас би нэг тийм айхтар баярлсан шүү найзаа гэдэг өдөс нарж байгаа сууж хэлж байгаагүй юм л. Тэгээ миний бүх суурийг тавьж өгсөн те намайг итгэлж ажил тавсан. Би ч итгэлийг алдахгүй гэж хичээсэн те. Тийм гоё гурван жүжигчэнтэй мөр зэрэгцэж ажиллаж байсан байгаа байхгүй те. Тийм шүү дээ. Iconic шүү дээ таад ч юм бол. Яг амар хошин урлаг гэлтэнгүү таад бодогд. Алга ташлтын чимээг би одоо ингээд надад би ингээд санахыг хичээдэг байхгүй юу. Одоо би тайсан дээр гарах гутчлаа шүү дээ те. Тэгээд ингээд яг гэр заримдаа надад ингээд орж ирдэггүй байхгүй юу. Яг тэр мэдрэмж байна. Тий. Заримдаа ингээд гинт нэр яг тэг сонсогддог штэ гэд ингээд хичээгээд ингээд хүсэж байдаг байхгүй юу. Тэрнийг хаавал би ахаад над нэг юм дотор гал ингээд нэгтгэж байгаа юм шиг санагдаад. Яг нэг чамд одоо хүртэл гал байгаа юу гэдэг асуулттай адилхан юм сайн миний цэнгэрээс ашиг тий. Тий яг л юм адилхан л байгаа байхгүй бид нар хүн л байгаа байхгүй бид нар. Тий яг мэдрэмжүүдээ л эргэж мэдрэх гээд байна шүү дээ яг үндэ. Нас өнгөрөх тусам л ерөөсөө гоё юм байл чи би энэ дээрээ тэг нэр усаа бичээгүүл байгаад байгаа юм. Нэрийг бичээд хадгалаад авчихна манайхан. Тэгээд наагаад гоё би угаасаа юм цуглуулах тууштай. Ялангуяа ингээд мэдрэмжээ хуваалцаж байгаа юм цуглуулах бас гоё гэдэг шүү дээ. Тий тэгээд чамд 25 жилийн дараа энэ цагааг өгнө. Амьд байгаа юм л өгснөөс дээ. Хичээн штэ хэдүүлээ байх гэж оролдсон штэ. Гоё ярилцлаа. Тэглээ гоё л. Надад бол их юм арай ойрд мэдрээгүй байсан мэдрэмжүүд гоё л. Би ч бүр ойлгох гэж үзэж штэ. Нулимс гарах гэж штэ. Яг сая ингээл нөгөө захаа махаа чиний захааг уншаал нэгсэн чинь нэг хөрхө хайр хүрээд одоо чи чинь миний охинтой чацсан байгаа даа. Тэ тэгэхээр ингээд нэг хөөрхөн санагдаад байгаа юм ингээл тэгтээ айгу мундаг тэ гоё магтуулчлаа. Одоо очил унтаад өгч шүү дээ. Магтаалаа тэрээд ондормагч магтаалыг тэрээд унтаад өгч байгаа шүү дээ. Ямар сэрч вэ гэдэг. Нөө нэг өөрөө дуртай юм хийх давуу тал нь тэр цагийн баримжаагүй ажилладаг. Тэгээд дуртай үед унтаад хүссэн үед унтаал сэрэл хид нөө унтах хэвээр хүмүүс хэрэг хэвээр юм гэдэг цаг дээр очил. Гоё. Баярлаа. Живүүд баярлаа. Живүүгийн нэрийг би одоо яагаад живүү гэж нэр өгсөн гэж чинь манайхан зүгээр юуных нь нэрээ. Стримийнх нь нэрээ. Тэр JU гэдэг чинь бас учир жанцантай юм байна. Жанцантай за. Одоо энэ хүн чинь J Park гэдэг хүн байхгүй юу? Одоо яг миний зүрийг одоо бүх инспирэшн авдаг хүн байхгүй юу? Одоо нөгөө нэг мотивац гэдэг шүү дээ. Тим авдаг хүн. Тэгээд энэ хүн надад болохоор яг нөгөө мөрөөдлийнхөө тухай явах хэрэгтэй амар сайн заасан. Тэгээд зүгээр ингээд дуугараад гэж заасан байхгүй юу? Тэгээд би тэрнийхэн J Park-ийн J-ийг аваад одоо ингээд дуртай юм хийхгүй ч гэсэн ажлын талбар дээр амар кул байх хэрэгтэй, амар ингээд nice байх хэрэгтэй, амар юм онцгой unique байх хэрэгтэй гэдэг арга барилын болонгууд Крис Ву гэдэг хүн заасан байхгүй юу? Одоо бас л дооч. Тэгээд тэрнийх нь Вуг нь аваад тэгээд хоёр ингэж юу авдаг хүнийхээ тэгээд хоёр их багшийнхаа нэрийг залгаад JU болгоцсон байхгүй. Йоо наад хоёр дуучин чинь ингэж хүнд гоё ийм сэтэл өгснөө, ийм гоё инспирэшн өгснөө мэдгүй явж байгаа тий. Мэдгүй явж байгаас намайг амьд үгүйч мэдгүй явж байгаа шүү дээ. Мэдгүй явж байгаа тий. Энд чинь аюу гоё юм баггүй юу? Хин нэгэнд сэтэл өгнө гэдэг, хин нэгэнд ийм гоё ихтгэл найдвар өгнө гэдэг чинь бүр өстой. Харин тий. Хамгийн юутаач зөөрлөшгүй юм баг. Тий. Тий шүү дээ. Гэхдээ ингээд хүмүүс бол дуучныг тэгээ дууг нь сонсож байгаа шүү дээ. Би болохоор тэр хүний юу руу хараад байгааг вижнийг хараад тэр нь таалагдаад тэрнийхээ төлөө яаж яваад байгааг ингээд амар таалагдангууд тэгээд тэндээсээ инспирэшн аваад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд дуунаас нь инспирэшн авч байсан бол тэгэл мөнгө хайр майр хүүхэн мөхөн гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр ч явахгүй байхгүй. Тэ. Тэгэхээр ч ингээд тэр хүнийх нь яг тэр харж байгаа юм амар зүв байна уу буруу байна уу гэдэг нь амарлаа. Би нөгөө өглөө йога хийдэг байхгүй юу? Йоганд явдээ.
Тэгээ би зүгээр ингээд надад ингээд стори хийх зав байхгүй шүү дээ. Яарччаал өглөө 6 цагт ордог. 6 цагтаа бүх та хийдгийж бастай тэгээд 5 гээл хосондоо юм. Тэгээд би нөгөө босоо цаавал стори хийдэг байхгүй юу? Яагаад гэхээр би өөрөө гой эмгтээчүүдээ сториг үзээд тэ постыг хараад би бас өөрөө юу авах дуртай байхгүй юу? ингээд нэг тийм сэтэл авах гэсэн. Оо ямар гоё ийм юм байна. Ингэх хэвээр байна гэл тэ. Тэрэмшгээ би намайг даадаг хүмүүс бас ингээд өглөө гоё эрт тусаад сурчаасаа гэж боддог байхгүй юу? Тийм. Энэ хоёлаа яг адилхан л. Би бас одоо намайг бас ингээд яаж явах болохоор хин нэг юм бас ингээд дүлгэрч авч явах гэж бодоод тэгэл баян өдрөл нэг юм яриа л юм тэгэл. Тэрийг хизээ нэг зөвхөн ойлгоно гэж бодоод. Тэгмээд эн чинь юу юм ч нэг юм Япон соёл юм байл шүү дээ. Японч зөөгч. Би таныг идэх хоолнд дагаад архинд даалаа шүү дээ. Та тэрийгээ дараа нь за би чамд тэгвэл дараа нь хоолнд оруулъя гэж та надад хэлнэ шүү дээ. Тэгвэл үгүй та дараагийнхаа дүүдээ яг натаа гаргаад өччих гэдэг соёл ихгүй. Тэгмүүт ингээд эн чинь нөгөө нэг нийтээрээ ингэж амар нэгний хайрладаг болж байгаа бас нэг шалтгаан юм. Тэгээ Японч амар юм лаг шүү дээ. Тийм амар соёлсог хүмүүс. Тэгмүүт тэр team philosophy байгаад байгаа болохоор ингээд амар лаг бат бөх байгаад. Тэгмүүт ингээд би таныг дааж байгаа бол та хизээ нэгэн хүнтэй хоолнд орохдоо тэр үнэ та ингээд даагаар. Эсвэл дүүгээ ингээд даагаарай гэж хэлсэн. Надад зориулах мөнгөө өөр хүн зориулаарай. Яг би тань зориулж байгаа. Тийм. Тэ. Тэгжээ тэр чинь ингээд юм том хүрээтэй болох. Гэдэг шиг.